Үзэгч та бүхний өдрийн амар амгалан айлтгая Eagle News телевиз зочны цагаараа хөтөлбөрөөр үргэлжлүүлж байна. Энэ удаагийн зочноор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвдрүүлэн зуучлагч улаан оролцож байгаа юм а. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүтсэн ч энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа гэж би дөнгөж сая дурдсан. Тэгэхээр эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа гэдэг маань яг юг хэлдэг юм бэ? Ер нь манай улсад энэ эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа хизэнээс эхэлж яг албан ёсоор нэвтэрсэн байдаг юм бол. За, эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь олон улсын JICA байгууллагын дэмжлэгтэйгээр улсын дэшүүх шүүхийн ерөнхий зөвлөл хамтран нэвтрүүлсэн Монголд тэр нэвтрснээр бол одоо эрх зүйн орчин боловсронгуй болж шүүхийн шинтгэлийн хүрээнд шүүхийн багц хуулиуд батлагдаж түүний дотор Монгол улсын эвдрүүлэн зуучлалын тухай бол батлагдсан 2013 оны 4 сарын 15-наас эхлэн мөрдөгдөд өнөөдрийг хүртэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэ. Эвдрүүлэн зуучлах үйл ажиллагааны давуу тал бол их. Яагаад гэвэл альва маргааныг бол хууль хяналтын байгууллагаар хоёр талын байр суурийг нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэдэг бол эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь аль болохоор эв зүгээр асуудлыг шийдвэрлэхэд тий шүүх хуралдааны бус аргаар маргаангүйгээр хоёр талын одоо хүсэл зоригийн үндсэн дээр сэтгэлд нийцсэн шийдэл гаргах бодиттой бие биендээ одоо түншлэл болоод нөхрөлөө хэвээр авч хадгалах итгэлцлийн үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулж одоо энэ үйл ажиллагаа явдагаараа бол шүүх хуралдаанаас бол онцлог давуу талтай. Тэгэхээр манай улсууд бол бие даасан хуультай болсон. Түүнээс гадна бол энэ эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа манай улсад нэвтэрснээс хойш бас хичнээн маргааныг бол энэ эвдрүүлэн зуучлалаар шийдсэн байдаг юм бол ер нь гол төлөв ямар хүн маргааныг эвдрүүлэн зуучлалаар шийддэг юм бол. За, эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа бол Монголд тэр эвдрүүлэн зуучлах хуулийн орчин бий болсноос хойш хэрэгжиж эхэлсэн гэж байгаа шүү дээ. Бүх аймаг дүүргүүдэд эвдрүүлэн зуучлах шүүхийн орон тоондоор ажиллаж байна. 40 гаруй эвдрүүлэн зуучлагч туслагтайгаар ажиллаа хийдэг. Мөн хууль зааснаар эвдрүүлэн зуучлах үйл ажиллагааг иргэний хэрэг маргаан гэр бүлийн маргааныг бол заавал одоо эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаагаар шийдвэрлэх. 3 дугаарт нь бол хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны асуудлыг бол эвдрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэн ажиллаж байгаа. Нийтдээ одоо ер нь эвдрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явснаас жилдээ 10 гаруй мянган өргөдлийг бол авч шийдвэрлэдэг. Тэ энэ нь бол шүүхийн ачаалаас 20 гаруй хувийг бол хөнгөлөж байна гэсэн мэдээ тайлбар тусгацсан байна. Ер нь энэ эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа маань өөрөө иргэнд болон шүүхийн байгууллагад ямар давуу талуудыг бий болгодیں۔ Яг одоо ачааллыг нь бууруулдаг гэж байна тийм ээ. Түүнээс гадна бас ямар одоо давуу талуудыг бий болгох юм бэ? Давуу тал гэх юм бол олон давуу талууд байгаа. Яагаад гэвэл бүр зайлшгүй шүүх хуралдаанд шүүхэд одоо шаардлагатай нотлох баримтуудыг их болоод одоо их хуваар болоод зайлшгүй нотлох баримтуудыг шаардахгүйгээр хоёр тал харилцан тохиролцоод өргөдөл бичээд түүндээ зохиох хэвээр бас хуульдаа бүрдүүлбэр байгаа л да. Тэрнийхээ дагуу асуудлаа шийдвэрлүүлэх харилцан ярилцаж. Мөн улсын тэмдэгтийн хураамж бага, хугацаа хэмнэдэг, эв зүгээр асуудлыг шийдэх энэ талдаараа бол шүүх хуралдаанаас бол давуу талтай. Тэгэхээр эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа дэлхийн ер нь аль улсад хамгийн их сайн хөгжсөн байдаг юм бол ер нь үлгэр жишээ авахч болохгүй улс орныг нэрлэх гэвэл бас ямар улсыг нэрлэх бол? За, манай Монголд бол эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа бол нөгөө Японы JICA байгууллагын дэмжлэгтэйгээр орж ирсэн. Япон 90 жилийн түүхтэй эвдрүүлэн зуучлалын түүний одоо дуршлагын дагуу бол Монголд бас эрх зүйн орчин сайн бүрэлдэж Монголд их сайн хэрэгжиж байгаа гэдгийг бол олон улсын байгууллагууд зохон тэмдэглэдэг. Тэгээд өөр бусад одоо шинээр хөгжиж байгаа эвдрүүлэн зуучлах үйл ажиллагаа шинээр хөгжиж байгаа байгууллагууд Монголын жишээвэл сайнаар дурдж явдаг гэдгийг бол эрдэмтэд ярьдаг. Тэгэхээр Япон улс бол 90 жилийн түүхтэй. Бид одоо туршлагын очиж судалсан газар дээр нь мөн тэгээд тэр туршлага хэрэгжиж Монголын хөрсөн суугдаад эрх зүйн орчин бол одоо сайн хэрэгжиж байгаа. Японы нийгэм шүүх засаглал болоод Монголын нийгэм шүүх засаглал өөрөөсөө бас харилцан адилгүй байдаг. Тэр ч үднээсээ болоод Монголыг хүрсэнд буулгахын тулд бас аль аль зүйлүүдийг өөрчлөх шаардлага бий болсон юм бол. Мэдээж тэр улс орнуудын хөгжил, үндэсний ёс заншил тэрүүгээр бол өөр. Манайд одоо эвдрүүлэн зуучлах ажиллагаа бол Японд өмгөөлөгч нар л их
юу оролцдог юм байлээ төлхөө. Манайд болохоор одоогоор бол шүүхийн орон тоон дээр эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явж байгаа. Энд бол зөвхөн мэрэгжлийн улсууд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулж байгаа юм бол Японоос өөр. Хугацааны хувьд ч бас арай өөр юм байлээ. Хууль одоо хэрэглээний хувьд бол бас өөр байдлууд ажиглагддаг. Ер нь нэвтрүүлэн зуучлах үйл ажиллагаа дэлхийд хэдийд үүссэн гэж үздэг юм болоо. Харилцаа холбоо үүссэн цагаас нийгмийн одоо харилцаа үүссэн цагаас гэж үзэх үү? Ер нь эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа гэж одоо яг нэр томьёогоор авч хэрэгжилж байгаа боловч шүүхийн шатанд цэцэн эвлэрэл гэж бас байдаг. Ягаад гэвэл хялбаршуулсан журмаар хэрэг шийдэг. Иргэд хоорондоо өргөдөл маргааныг шийдвэрлүүлэхдээ эв зүгээр бас шүүхэд одоо шийддэг. Энэ эв зүгээр шийдэх асуудал бол ер нь үндс нь бол хуулийн хэрэг маргаан шийдвэрлэх суурьнд бол байсан. Гагцхүү өнөөдрүүл бие даасан байдлаар хөгжиж байгаа нь бол илүү өөр онцлог байгаа юм. Тэ. Хамгийн удаан түүхтэй нь бол Японы түүхээр л ярьдаг юм да. Эвлэрлийг бол яг биеийн даасан байдлаар хөгжсөн. Манай улсын хувьд ер нь хууль эрх зүйн орчны хувьд бас ямар байдаг юм бол яг уг нь бол бие даасан өөр гэсэн хуультай шүү дээ. Эвлэрэн зуулчлалын тухай хууль гэдэг бүр 2012 онд батлагдаад 2013 оноос хэрэгжиж хийсэн юм хууль байгаа. Түүнээс гадна бас түүр хуулийг дагаж гарсан журам тогтоолууд гэж ямар юм байдаг вэ? Байна. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь бол эвлэрүүлэн зуучлалын тухай Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Түүнийг дагалдаад эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулах журам хэрхэн одоо үйл ажиллагаа явуулахтай процесс ажиллагааны журам дүрм тайлбарууд бол хууль зүйн орчин бол нэлээд сайн хэрэгжээд явж байгаа. Тэ. Хуулийнхаа дагуу гэсэн үг. Хуулийнхаа дагуу. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь бол ер нь бол жижигхэн нэг шүүх хуралдааны эвийн аргаар харилцан ярилцдаг болоо шүүх хуралдааны бас нэг хялбаршуулсан журмаар хэрэгжиж шатны юм шүү дээ. Жижиг процедур ажиллагаа явдаг. Журамтай, хуультай нийцсэн байдлаар явна. Тэгэхээр эвлэрүүлэн зуучлалыг бас үзэгчдэд илүү ойлгомжтой болгохын тулд яг нэг эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа ямар шаардлагатайгаар явдгийг бас хоёулаа тайлбарлая гэж бодож байна. Одоо жишээ нь худалдаа авах одоо гэрээ хийгээд бие биендээ ямарваа нэгэн зүйл худалдлаа гэхэд мөнгөтэй асуудал, хөлбөртэй холбоотой юм асуудал маргаан гарлаа гэхэд үүнийг шийдвэрлүүлэхээр иргэн шүүхэд хандлаа гэж бодъё. Тэгсэн тохиолдолд тэр хэрэг одоо ямар процедурыг туулаад тэр маргаан шийдэлд хүрэх вэ гэж юу. За эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд хоёр тал харилцан сайн дурын үндсэн дээр хүрэлцэж ирж байгаа. Маргаангүй гэсэн үг шүү дээ. Маргаангүй тохиолдолд хоёулаа одоо ингээд амьдрал дээр юм байдаг. Жишээлбэл одоо бие биендээ мөнгө өгөх, бараа худалдан авчаад хугацаа заагаад авчдаг. Хугацаа зааж авчаад тэр хугацаанд өгч чадахгүйгээр өгнө гэж яваад нэлээд тодорхой хугацаа явчихдаг шүү дээ. Энэ хугацаанд одоо нөгөө тал нь бол өгөхөр зөвшөөрсөн, нөгөөх нь авахар зөвшөөрсөн учраас эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд өргөдлөө өгнө. Зохих одоо үнийн дүнгээс хамаарат улсын тэмдэгтийн хураамж төлнө. Тэрний хамгийн дээд нь бол 30,000 төгрөг байдаг. Тэгээд эвлэрүүлэн зуучлал дээрээ ирээд тэрэнд яатсан тэднэрт хийсэн завгар байгаа өргөдлийг бол ийм хэлбэрээр өчнэ гэсэн бүх юмыг бэлдээ тавьдсан. Тэгээд тэрнийхээ дагуу загвараар бичээд улсын тэмдэгтийн хураамжаа төлөөд тэгээд юу хүлээж авна, эвлэрүүлэн зуучлал хүлээж аваад тэгээ хоёр талын хамтын одоо уулзалтыг хийгээд харилцан ярилцаад уян хатан хандаж буулдгийг. Нэг нь арай илүү мөнгө одоо нэгдсэн байдгийм үү, торгуул одоо юу алданг тавьсан байх юм бол боломж болцоогоо харгалзаад торгуул алдангийг одоо чөлөөж өгөөч гэж хүсэлтэй давах. Харилцан уян гатан байх буулдгийг энэ боломжоор нөгөө чөлөөтэй уулзалт ярилцлаган дээр юм бол харилцсан буултаа хийгээд за одоо ингээд 10 сая төгрөг нэхэмжилсэн байлаа гэхэд за хүүгийн төдөн төгрөгийг би одоо болио гэрээсээр эдээ авах ёстой ч гэсэн одоо бол би 7 сая төгрөгөн дээр нь одоо тохиръя гэд ингээд тохироод за одоо та энэ 7 сая төгрөгийг хэдэн сарын хэдний өдөр төлөх вэ? Яг хугацаагаа хэлнэ. Аль эсвэл графикаар төлж болж байна. Тэгээ 17 оны 1 сарын 7-оос одоо 18 оны 1 сарын 7-ны энэ өдрүүдч гэдэг ингээд график гаргаж болно. Аль эсвэл 17 оны 10 сарын 3-ны дотор гэхэд би энэ одоо төл 7 сая төгрөгийг бүрэн болж төрж барагдуулна гэвэл хоёр тал мөн тэрийгээ ярилцаад тэгээ одоо хугацаа тохирч гэн гэд үнийн дүн болоод хугацаан дээр ингээд тохироод за хоёулаа одоо ингээд тохирсон учраас эвлэрлийнхаа гэрээг байгуулна хамтран ярилцсан одоо шийдээ цаасан дээр болгоно штэ. Тэгээ эвлэрлийн гэрээгээ байгуулж оролцож байгаа эвлэрүүлэн зуучлagч болоод хоёр тал гарын үсэг зураад баталгаажуулаад тэгээд материал нь шүүхэд очдог. Шүүгч түүнийг нь шүүгчийн захирамжаар баталгаажуулаад шүүхийн тогтоолын нэгэн адил хэрэгжих одоо тийм
хүчин чадалтай эрхээ акт болдго юм байна. Эвийн аргаар шийднэ гэдэг тэр л байгаа байхгүй. Эвдлэрүүлэн зуучлагч маань өөрөө яг тэр хоёр хүнтэй хамт уулзаж байгаа учраас хоёр талтай хамт уулзаж байгаа учраас хуулийн хүрээний одоо мэдлэг зөвлөгөө байдаг юм уу те хуулийн хүрээнд хэрхэн яаж шийдвэрлэж болохгүй гэдэг чиглэлүүдийг бас өгнө гэсэн үг. Одоо чиглүүлж ил байгаагүй мэрэгжлийнхаа талаас тэр хоёр хүний харилцсан одоо ярилцаад ямар шийдэлд хүрэхээр байна. Одоо төвийг загсан байр суурьтай оролцоод хин ямар шийд гарч байгаа тэрийг одоо боломжтой талыг нь дэмжих аль эсвэл гарцыг нь одоо чиглүүлж өгөх одоо тийм чиглэл гаргаж өгөх юм да. Яг одоо эрх зүйч одоо хуулийн зөвлөгтэй адилхан бол зөвлөгөө өгөхгүйгээр зөвхөн чиглэлийг л зааж өгнө. Тэр нь гагцгүй хуулийнхаа хүрээнд байж байгаа хэвээр. Тэгэхээр гэр бүлийн одоо хүрээнд гарч байгаа маргаанч байдаг юм уу? Гэр бүлийн одоо хосуудын салалтч байдаг юм уу те? Энэ асуудлыг бас эвдрүүлэн зуучлалаар заавал одоо дамжуулдаг гэж та түрүүнд дурдж байсан. Заашгүй. Тийм. Тэгэхээр энэ гэр бүлийн харилцаанд гарч байгаа ийм зүйлүүдийг яагаад заавал энэ эвдрүүлэн зуучлалаар ингэж дамжуулдаг юм бэ? За энэ төрөс авч байгаа айгүй чухал арга хэмжээ гэж би үзэж байгаа. Тэ яагаад гэвэл нөгөө баталгаат гэр бүлийг л төр баталдаг те. Одоо хоёр хүн сайн дураараа гэрлэж штэ. Энийг л төр баталдаг. Тэгээд тэр хүмүүс чинь амьдралынхаа явцад бол үр хүүхэд төрүүлж байгаа. Тэгэхээр гэр бүлийн сайн сайхны төлөө үр хүүхдүүдийн ирээдүйн одоо элэг бүтэн амьдруулахын тулд төрөөс одоо зайлшгүй яаж хэлэхгүй маргаанаас одоо маргасан хосоод бие биендээ гомдож харилцсан одоо өгөө ярилцахгүйгаас болж салхад хүрдэг. Энийг нь хамтарсан уулзалтаар ярилцуулж, буруу зөвийг ойлголцуулж, цаашдаа хэрв одоо бид амьдрах юм бол ийм шалтгаанаар амьдрах ёстой. Үнэхээр одоо боломжгүй ийм гэж сэтгэлийн одоо аль болохоор амьдралын чинь үнц нь одоо энэ юм үр хүүхдийн чинь ирээдүй та хоёрын гарт байна шүү гэдгийг л ойлгуулж төрөөс бас нэг гэр бүлийн бат доктортой байхаас зориулсан л арга хэмжээ байгаа юм. Тийм учраас энэ эвлэрүүлэн зуучлалаар заашгүй гэр бүл эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрхгүй асуудал 30 хоногийн дотор явагдана. Хүсэх юм бол хин нэгэн талынхны хүсэлтээр ахаад 30 хоног сунгадаг одоо 60 хоногийн үйл ажиллагаа явж байгаа. Энэ хугацаанд бас яах вэ гэхээр бидэнд бас авдаг арга хэмжээнүүд байгаа. Талуудтай хамтран уулзна, ганцаарчлан уулзна өөрсдийнх нь хүсэлтээр шаардлагатай тохиолдох хуулийн зааснаар ойр дотны ах トゥ төрөсөд найз нөхөд хэнтэй нь уулзуулъя гэж хүсэл тавинууд тэдний хүсэлтээр уулзаж ярилцсан. Мөн сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авуулж дүгнэлт гаргадаг. Энэ арга хэмжээнүүдийг авсны үр дүнд энэ гэр бүл чинь бас нэг хөндлөнгийн хүн оролцоод эрхлэхээр нэрээ миний гэр бүлийн үнцний юу лээ өр хүүхэд маань яах вэ? Эн чинь бидний босгосон амьдралчтай гэж бодох хугацаа гарч штэ. Тэгээ энэ бүгд үйл ажиллагаа явсны эцэстээр тэр хоёр бас эцэст нь ямар одоо юунд хүрж гэнэ үү? Шийдэлд хүрэх нь тэр хоёр хүний л хүслийн асуудал штэ. Тэгээ тэр шийдлийн дагуу шийддэг. Гэхдээ яг энэ гэр бүлийн харилцаанд хийж байгаа нэвтрүүлэн зуучлалаар дамжиж байгаа хосууд салах нь их байд юм уу? Буцаад эргээд нийлэх нь их байд юм болоо ерөнхий та харахаар. За гэр бүлийн харилцаа бол нөгөө нийгмийн бус харилцаанаас хамгийн нарийн чухал бөгөөд өөр онцгой харилцаа шүү дээ, тийм ээ. Тэгээд Монгол хүний бас өөрийнх нь бас нэг шин чанар гэдэг юм уу? Монгол хүний чинь нэг шин чанар байдаг юм байна. Манай монголчууд ч барагтай юм дээр нэг дав гэд гүгээд байдаггүй. Тий. Тэгээд зарим гэр бүлүүд бол ер нь асуудал маргаан эцэстээ тулаад одоо ерөөсөө л энэ амьдрал маань цаашаа явхаа боллоо гэсэн тохиолдолд хандаж байгаа гэр бүлүүд бас байна. Тэ. Зарим нь бол ерөөсөө сайхан амьдарч байгаа дээлчлэхгүй янз бүрийн хувийн болоод эдийн засгийн одоо янз бүрийн харилцаануудаас болж байгаа харилцаа муудаад. Гэхдээ ер нь энэ асуудлыг ер нь холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлээд яа гэсэн тийм үзэл бодолтой осооч орж ирдэг. Гэхдээ ер нь одоо энэ мэдээ судалгаа шийдвэрлэж байгаа үйл ажиллагааныхаа явцаас хараад байхад бол бас салалт илүү шүү. Гэр бүл гэдэг бол нарийн нандин харилцаа учраас нэг 60 хоногийн дотор 30 хоногийн дотор хөндлөнгийн хүн оролцоод зөвлөгөө өгөөд янз бүрийн байдлаар чиглэл өглөө гэхэд тэр хүн чинь өөрийн гэсэн бодолтой шүү дээ. Энэ миний л амьдрал тийм бас асуудал бас нөлөөлөл шүү. Ер нь ажиглагдана. Тэгэхээр Баянгол эвлэрэл би шүү бас. Дүүргийн хувьд яриа тийм ээ. Баянгол дүүргийн хувьд бас ер нь дийлийнх нь бас ямар одоо маргаанууд ордох юм бол. За одоо онны мэдээ гарснаас хойш бид нар бол 300-аад өргөдөл хүлээж авчиад байна. Түүний 58.8% нь гэр бүлийн маргааны асуудал байж байна.
Дийлийнх нь. Дийлэнх нь байгаас 58.8%. талаас илүү Хүлээж авсан өргөдөлтөйгөө харьцуулахад 58.8% нь гэр бүлийн маргаантай асуудлыг бол бид шийдэж байна. Эндээс бол бас эвлэрэл бахан хэмжээнд байгаа. Гэхдээ яг хөө жилийн ер нь улсын хэмжээгээр ингээд жилийн мэдээгээр аваад үзэхэд 340 гаруй гэр бүл эвлэрсэн байдгийн. Тэгэхээр чин 340 гэр бүл бас элэг бүтэн тийм ээ. Аз жаргалтай, эв зөгөө болоод амьдарч яана гэдэг бол тэр бас нийгэмд оруулж байгаа, бас хүмүүст оруулж байгаа сайн үйл ажиллагаа л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ багна гэсг нь эвлэрдэгч гэлээ гэсэн тэндээс бас баярлаад гарч байгаа элэг бүтэн амьдралж байгаа гэр бүлүүд бас байна. Тэрэнд нь бид бас их сэтгэл хангалуун байдаг шүү дээ. Баг гэхгүй. Гэр бүлийн маргаанаас гадна бас өөр ямар маргаанууд дараа нь орох вэ? Иргэний эрх зүй маргаан гэсэн. Иргэний эрх зүй маргаанд ч одоо зээл, худалдан авах гэрээ, тэгээд арилжаа, янз бүрийн маргаанууд одоо иргэний хуулийн заасан маргаануудаас л орж ирнэ шүү дээ. Ер нь тэр тохиолдолд эвлэрүүлэн зуучлалаас цаашаага дахиад шүүхэд давж хандах тохиолдлууд ер нь хэрэг байдаг юм бол? Эвлэрэл гэж ярьж байгаа шүү дээ бид нар тий. Хоёр тал уул нь бол хоёр тал за тэгээ нөгөө мөнгөө төлөөч гэдэг юм уу ийм тохиолдолд орж ирээд эвлэрэлийн гэрээ байгуулж ингэж явж байгаа тохиолдол ихэнх нь байдаг боловч бас зарим тохиолдолд харилцан ярилцааныхаа үндсэн дээр нөгөө шийдэлтэд хүрэхгүй, эвлэрэлтэд хүрэхгүй бас тодорхой хэмжээгээр бол эвлэрүүлэн зурчлагын үйл ажиллагаанд хүрэхгүй учраас бид нар бол хуулийнхаа дагуу дуу сурвалга шийддэг юм байна. Тэгэхээр мэдээж энэ шатанда асуудал бодиттой шийдэж чадаагүй учраас тухайн өргөдөл гаргагч чинь шүүхэд хандах хандлага нь бол илүү л байгаа шүү дээ. Тэгээ бас шүүхтэй л өргөдлөө гаргах. Гэхдээ иргэний хэргийн хувьд бол бага. Ер нь харьцангуй бага. Эвлэрүүлэн зуучлалаар одоо ингээд ороод эвлэрүүлэн зуучлалынхаа гэрээг байгуулад яг шүүхийн хэмжээнд одоо баталгаажуулаад яг ингээд хүчин төгөлдөр мөрдөн шүү дээ. Ингэсэн тохиолдолд тэрхүү гэрээг зөрчсөн ч байдаг юм уу? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар одоо өөрийгөө ахаад биелүүлээгүй ч юм уу? Хариуцлага алдсан тохиолдолд эргээд яг шүүхийн одоо шийдвэртэй адилхан одоо арга хэмжээг авах уу? Би түрүү дээр хэлсэн тийм ээ. Нөгөө шүүгчийн захирамжаар баталгаажаад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн адил нэгэн хэрэгжинэ гэдэг учраас шүүхийн одоо хүчин төгөлдөр шийдвэр болчихж байгаа шүү дээ. Шүүгчийн захирам. Тийм учраас өөргөө зохиосоор биелүүлэх тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн газар гэж байгаа шүү дээ. Иргэний шийдвэрийг хангах. Тэр газар хүсэлтээ гаргаж албадан гүйцэтгэх үйл ажиллагаанд ороод яг шүүхийн хүчин төгөлдөр тогтоолын адил ингээл хэрэгжээд үйл ажиллагааны явуулдаг процедур. Тэгэхээр 12 онд хууль батлагдахаас өмнө бол манад эвлэрүүлэн зуучлал бага хэмжээгээр шүүхийн хэмжээнд байсан. Гэхдээ яг ийм бие даасан хэлбэрээр хөгжөөгүй байсан болохоор бас шүүхтэр ирж байгаа ачаалалч тэр иргэдийн халааснаас гарч байгаа мөнгөч тэр мөн зарцуулж байгаа цаг завч тэр их байдаг болсон болоо гэж бодож байна. Энэ хоёрыг одоо нэг 5-10 жилийн наан цаадахыг бас ингээд харьцуулаад үзвэл ямар дүр зураг байна? Тэр чинь өргөж шүүхийн шат бол өөр шатна шүү дээ тийм ээ. Онцгой процесс ажиллагаатай, нотлох баримт цуглууд нь хоёр талын маргалдагч мэтгэлзээний үндсэн дээр асуудлыг шийддэг. Цаг завын хувьдсан хугацаа 60 хоногийн дотор шийднэ гэж байгаа яг хуулийн хугацаа. Шаардлага гарах юм бол цаашаа сунгах хуулиараа энэ хамгийн доотлын хугацаа 60 байгаа шүү дээ. Сунгах тийм асуудалгаар цаг хугацаа хэмнэгдчихэж байгаа. Эвлэрүүлэн зурчилд бол цаг хугацаа хэмнэдэг. Ягаад гэвэл хоёр тал харилцан ярилцаад өнөөдөр өргөдлөө өгөөд бид хоёр хүрээд ирлээ асуудлаа шийдвүлэх гэд бид орон шийдэл гаргачих шүү. Нэг өдрийн дотор нэг цагийн дотор шийдээд гаргачих, 10 минутын дотор шийдэж гаргачих харилцан ярих. Тэгээ зарим тохиолдолд хоёр тал ярилцаа бид хоёр хоёлаа яриад ирлээ. Гэрээгээ ингээд эвийн журмаа шийднэгээд бид хоёр хийцсэн байгаа юм. Тэгээд өнөөдөр бид хоёр ярилцаад ер нь энийхээ баталгаажуулаад авъя. Хугацаагаа тогтооё. Үнийн дүн дээрээ тохиргээд ирлээ. Бид хоёулаа ирсэн гэсэн тохиолдолд бол бид дор нь уулзаад асуудлыг шийдэж өгөөл гаргацдаг. Одоо энэ хууль эрх зүйн орчныг дээшлүүлэгч байдаг юм уу? Ер нь цааш нь хөгжүүлэх тал дээр ямар ажлууд хийвэл зүгээр санагддаг вэ? Та яг дотор нь байгаа хүний хувьд салбарын хувьд. Тий. Одоо эвлэрүүлэн зурчлах үйл ажиллагааг бол бас хүмүүс харьцангуй их мэддэг болж орж ирээд үйлчлүүлээд гарч байгаа усуд бол бас баярлсан талууснаа илэрхийлээд гардаг. Энд нь бас сайхан байдаг шүү дээ. Хүний асуудлыг шийдээ сэтгэл хангалуун гарч ийн гэдэг. Тэгэхээр хүн болгон бас энийг мэдж байгаа юу гэвэл мэдэхгүй бас асуудал байж л байгаа. Сурталчилгааг бол бид өөрсдийнхөө хэм хэмжээгээр бас зохисоор хийж байгаа боловч тэр болгон яг шүүхийн нөгөө орон тооны байгууллага байгаа учраас шүүх хуралдааны бас аргаар шийддэг ч гэлээ гэсэн хүмүүс яг шүүхээсээ яг ялгаж салах ойлгох асуудлууд хүн болгонд адилгүй байгаа болов гэж би бододгийг. Сурталчилгаа сайн явж байгаа манайх бол FM радио
радио, телевиз тийм ээ нээлттэй өдрөлөг, сонин хэвлэл бүхэл асуудлаар яваад ер нь бол хүмүүс мэддэг болсон боловч ер нь сурталчилгааны ажлыг шүүхийн хуралдаанаас ялгадах онцлог нь энэ юм шүү гэдгийг л одоо бараг л хүн болгонтой тулж ил хэлэхгүй бол хүмүүс чинь бас нийгэмтэй харьцаа амьдралынхаа нөхцөл байдлаас тэр болгоныг нэг өөр дөр тулгаж ил авахгүй бол нэг хайтар тэр болгоныг мэдээд байх бас мэдээлж яхан зарим хүмүүст бол хомс байдгийм болов гэсэн байдал ажиглагддаг л да. Зөвөр хүмүүстэй уулзаж ярьж яхад. Яг энийг шүүхийн энэ орон тоон дээр биш одоо эвлэрүүлэн зуучлагч гэдэг маань өөрөө өмгөөлөгч яг тэр ажлыг хийдэг бол илүү үр дүнтэй болох болов яах вэ? Одоо яг уу ер нь хуулинд бол орон тооны болоод орон тооны бус эвлэрүүлэн зуршлагч ажиллана гэж байгаа шүү дээ. Гэхдээ манай яг ингээд хөрсөн дээр одоо буугаад эн чинь манай хаас эргэцэн орчноо алил болохоор зөв голдролоор нь явуулахын тулд шүүхийнхаа орон тоон дээр эхлээд явуулж байгаа. Тэгээд цаашдаа манайх бол одоо төрийн бас байгууллагууд эвлэрүүлэн зуршлах өөр ямар одоо салбаруудын хэмжээнд байдаг юм уу? Эвлэрүүлэн зуршлал чөлөөтэй явах тийм боломж бол байгаа. Одоогоор манайд бол яг дэлгэрсэн орон тооны бус эвлэрүүлэн зуршилд ажиллаж байгаа. Нэг хөрс суурин өдийг нэг сайн тавигдаж чадаагүй л байна. Ер нь явандаа бол бүрэлдээд л байгаа. Нэг л өдөр гараад ирнэ шүү дээ. Мөн л адилхан тийм ээ. Банкны эвлэрүүлэн зуршлагч гэдэг юм уу? Худалдааны эвлэрүүлэн зуршлагч гэдэг юм уу? Төрөлдсөн байдлаар аль эсвэл системийнхаа хэмжээнд ч байдаг юм уу? Тээврийн эвлэрүүлэн зуршилч гэдэг юм уу? Тийм байдлаар бол цаашаа хөгжих хөрс суурин бол манайд байгаа. Өдөөдөө яг энэ дээрээ яг голдролд нь зөв оруулаад яваад энэ асуудал ажил бас ингээд сайн явж байгаа учраас цаашдаа одоо ингээд явхад бол боломж л бий ер нь. Тэ. За баярлалаа. Урилгыг хүлээж авч ирж ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Үзэгчдээ Eagle News телевиз зочны цагаа та бүхэндээ үзүүллээ. Тэгэхээр энэ удаагийн зочноор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч улаан оролцсон юм а. Хамт байсан танд баярлалаа.